Энэ тоглолтыг үзэж чадахгүй бол бүтэн жилээр Билгүүний стандарт харъя. Үнэхээр старт шүү. За ингээд тоглолтын сүүлийн 2 минут үргэлжилж байгаа. Ууган Баяр мөнх төрийн эсрэг. За тоглолтогдоо уг нь давхар хамгаалт очсон Бэлгүүн алдаа гаргачлаа. Хаалтыг хийчлээ. 6 секунд оцлогоонд үлдсэн байгаа. 91-90. За энэ түрүүний Девон Кларкийн нэмэлт бол үнэхээр гайхалтай байсан. За энэ алдаа гарсан багийн алдаа 4-өөс дээш олчихсон байгаа. Ууган Баяр торгуулийн 2 шидэлтийг үүсгэх хэрэгтэй болсон. Торгуулийн шугамны ард. За энэ түрүүний Бэлгүүний бөмбөг таслаад Слэм Данкийг хийсэн. За ингээд одоо зургатаар үздэг лигээл одоо үндэсний супер лиг дээр үзэн үзэгчтэй. За Ууган Баяр ямар ч торгуулийн 2 шидэлт үүсгэх хэрэгтэй болсон. Эхний шидэлт алдаж байна. За хоёр дахь шидэлтийг харцгаая. За хоёр шидэлтээ оновчтой болсон. За ингээд SBL баг завсралыг захиалсан. За 91-91. За тэгээ дараагийн тоглолт одоо энэ нэм гарагт явж байгаа лхав. Одоо даваа гарагт шууд явагдана энэ цуврал. Тэгээ лхавыг баасан. За 7 дугаар гарвал 8 гарагт явагдана. Тэгээ үнгээр үзэгчд та бүгд ийм бүтэн жил ийм тоглолтыг бас амьдаар нь үзэх боломж бол спортын төв ордон та бүгд нарчаа түрүүний удаашруулсан нүсээс харцгаая. За ингээд өстой маш гой тоглооны хэцэг агшнууд гарлаа. SBL бол 2 удаа эргэн ирэлтийг эргэж хийж чадсан. За танан гард бол бас маш олон онооны зөрүүтэй явсан тоглолтыг бол ойртуулж ирсэн. 91-91 байгаа. За түрүүний сэргэлэн дээр гарсан алдаа. За энэ отгон мөнхийн олон зай шидэлт байсан. Отгон мөнх юу хэрэгтэй үед одоос л хийчихэд байгаа юм. 3 онооны илүү гарсан оноог багтаа авчихсан байгаа. Отгон мөнх. За энэ түрүүний Джонсын дундын зай шидэлт. За ингээд хоёр багийн завсралын хугацаа дууссан. Тооны харьцаа 91-91. SBL баг довтлогоо гүйцэтгэх нь минут 35 секунд. 4-р үеийн цаг дуусахад үлдээд байна. За лааснаар. За бөмбөг одоо Кларкээр явж магадгүй юм. Сүүлийн хэдэн довтлогонд Кларк үнэхээр амжилттай гүйцэтгэж байгаа. Нэг эсрэг нэг довтлсон алдаа байхгүй бөмбөг таслагдсан. Лаванскигаас Ууган Баяр өөрөө авсан. Джонс. За нэг л тоглоо. За үнэхээр орд ирсэн хүмүүс одоо яахаа мэдэхгүй байна. За одоо энд бол тоглож явна. Өндөр намаа солилцсон. За Джонс одоо юу ч ирж магадгүй дээ энэ. Холоо шидсэн. Антонио Джонс. За юу ч хийж магадгүй дээ энэ тоглогчоос үнэхээр өндөр намаа солилцсон байсан. За тэгээ үнэхээр амар тоглолтыг гаргалаа. Үнэхээр амар хамгаалтыг хийсэн. За даашруулаад харъя. За ингээ одоо хөдлөн ухар нь дарчиж байгаа нааш нь тий. За ингээд яалч ахаад 2 дарсан юм байна. За энэ бол яалч аргагүй хоошоо ажиллаж байгаа. Энэ тоглогчийг хараад аваарэ. Үнэхээр бас за гэхдээ цаг байгаа. За ингээд солгоо тоглогч дээрээс нь хамгаалахад бол үнэхээр хэцүү. За үзэгч та бүгд нэрээ сагсан бөмбөгийг яг зургатаар үздэг сагсаа амьдаар нь үзье бол та нар спортын төв ордонд 1-р 3-р 5-р ирж үзэж болно. За сая нэг хэсэг бол та бүгд Монголын сагсан бөмбөгийг үнэхээр оргил хэсэг үе одоо плей-оффын үе байсан. Одоо бол үнэхээр аврагын зураг дээр Монголын 2 шилдгийн шилдэг багш, 2 шилдгийн шилдэг баг, 2 шилдгийн шилдэг легионерууд, за шилдэг бас гэсэн фэнүүд аврагын төлөө гарч ирсэн супер лигийн супер санд
Одоо яг одоо явж байгаа ордон ирсэн үзэгчид бол үнэхээр сэтгэл хөдлөл дээд зэрэгтэй байна. За ингээд тоглолтын завсарлахын хугацаа дууссан 57 секунд үлдээд байна. 94-91 харьцаатайгаар Доронт аймаг цогийн Чибат эзэнтэй Танан Импекс компани Танан Гарт баг тоглолтыг хушуучилж байна. За бөмбөгийн хажуугын шугамнаас бэлгүүн тоглолтод орцуулсан СП тогийн довтлогоо. За одоо Давсан юм уу бэлгүүнээр довтлогоод явах бах. За Кларкаар бас явж магадгүй юм. Довтлогоо оновчгүй. Довтлогчоос бөмбөг гарсан. Очроо самраас бөмбөгийг багтаа өдөөж чадлаа. За ингээд завсралыг Танан Гарт баг эргүүлээ захиалж байна. 45 секунд үлдсэн 3 онооны давмгаалтай байгаа тэд бөмбөгийг өөрсдөө эзэмшин. За Очрот үнэхээр гавьяа байгууллаа. За үнэхээр давхар хоёр дасгалжуулагч бол эцсийн мөчид бас Очротыг оруулсан. За өндөр нуруулаг метр 97 см өндөртэй сая бол хаалтыг тавьсан. За түрүүний нэг довтлогоо. За түрүүний юу ч хэлэх вэ? Джонсын довтлогоо одоо юу ч хэлж мэдгээр байсан. Тэгээд хийж дуусаагүй байх одоо хоошоо степ бэк буюу хоошоо алхамтыг хийгээд хоолоо шидсэн. Кларк эсрэг. За үнэхээр гайхалтай энэ тоглогч. Джонс бол үнэхээр гайхалтай тоглогч. Метр 75 см өндөртэй. Ийм тоглогч байгаа. За саяны Очротын хамгаалалт. Тэгээ өөрөө самраас бөмбөг авсан. За энэ тоглолтын туршид Очрот ерөөсөө тоглолтод гараагүй. Яг эцсийн мөчд гарч ирээд маш гоё хамгаалтыг хийж чадлаа явуулсан. За гэхдээ цаг дуусах бол болоогүй 45 секунд байна. СБ баг бол эргэн ирэлтийг их хангалттай чадвартай сайн баг. За одоо СБ-дэс ямар довтлогооны үйлдвэр, ямар хамгаалттай үйлдвэр сонгох бол ямар ч сан одоо Танан Гарт баг бөмбөгийг эзэмшиж довтлогоо гүйцэтгэнэ. За одоо шууд алдааг бол бас гарахгүй баха. За эргээд цаг байгаа. За 24 гэдэг чинь эргээгээд SPL хөлгүүдэд бол довтлогоо байгаа. За бөмбөгийг бол одоо ингээд Джонс авч байгаа юм байна. За алдаа гаргах бол ирэх байхгүй. За цагаа орж байгаад энэ довтлогоог бол Танан Гарт хийх юм бол цувралыг бас 2-1-ээр тэргүүлэх боломжтой болно. За гэхдээ хамгаалтыг СБ баг сайн хийх юм бол эргүүлээд өөрсдөө довтлох боломжтой. За ахаа шидлээ. Тоглолтыг дуусгачлаа үзчихтэй. 97-91 6 оноо 27 секунд үлдсэн. Давсан дээр алдаа хийсэн. За багууд бол үнэхээр бас. За энэ Джонс бол ингээд нэрээ сая энэ удаашруулсан дүүсийг хараа. Бүр бараг За 3-аас бараг 2 алхмын араа шидчихсэн. Үнэхээр гайхалтай. Ийм л туршлагатай шилдэг тоглогчдоо. За энэ тоглогчийн нэрийг бол та бүхэн мэдээд авах хэрэгтэй. Антонио Джонс гэж үзэгчтэй тэгээ та бүгд нэрээ спортын журдны ийм сая бол нэг 2-3 минут за хүмүүсийн адреналин бол дээд зэргээр хөдөлсөн үнэхээр өстой. Монголд магадгүй сагсан бөмбөг дээр л ингэж одоо өстой нэрээ энэ өндөр чимээ дуу аваад үзэж болно. За Давсан явуулсан торгууд ихний шидэлтэй оновчтой болсон 97-92. За 21 секунд одоо л эргүүлээ шууд алдаа хийх баха СБ логийн хувьд. За алдаар алдаж байна харин. Маш сонь тактик. За ингээд сул довтлохоог Очрот гүйцэтгснээр 99-92 болгочлоо. За алдааг усаа гаргаагүй. За Давски бөмбөгний төлөө зааж унал ахаад гаргаад ирсэн. Энд дээр бол бас ингэж болохгүй. За ингээд сэргэлэнд алдаа өгсөн Лаванскисаа маш эвгүй унлаа. Нүүрээрээ унчих шиг болсон доо сая үнэхээр. За сая бол ивэд орсон бас ингэж болохгүй. За одоо энэ удаашруулсан мэтлээс та бүхэн харах бах. Түрүүний бөмбөг таслагдсан Очротын сул довтлогоо байсан. За Лавански маш эвгүй унсан энэ дээр бол. Үнэхээр эвгүй унсан. За энэ түрүүний Джонсын. За энэ бөмбөг таслагдсан бэлгүүний бүр тоглолтын дундуур явсан данк.
Заамцсан Лавански босоод ирлээ. Легоноор тоглолтын үед бол бие өгчөд үнэхээр сайтай учраас ямар ч тийм хүнд бэртлэг бол аваагүй баха. За 100 хоног Лаванскигаар Лавански бол үнэхээр эхлэл багаас Джонс Лавански сэлгээгээр одоо солилцооны цонхоор авсан. За SBL бас солилцооны цонхоор маш ашигтай. Хоёр солилцооны цонхоор маш тийм давуу байдалтай ажилласан хоёр баг гарч ирсэн. За ингээд тооны харьцан 99-92-оор Лавански тургуулын хоёр шидлэг үүсгэх нь солилцоог захиалж Марко Саймонс орж ирж байна. Девон Кларк сэлгээр рүү шилжлээ. 5 секунд үлдсэн 7 онооны зөрүү. Одоо дахиад хоёр торгуулийн шидлтийг Лавански Ньюсом гүйцэтгнэ. Ямар ч гэсэн гэмтэл нь бол гайгүй юм шиг байна. Өөрөө торгуулийн шидлтийг гүйцэтгэж байна. За сая бол бөмбөгний төлөө тэмцэл бол өстой дээд зэрэг болсон. За 100 хоноо ичлээ. Би зүгээр юм байна. За ингээд баг тоглолтыг шийдчихлээ дээ. Лавански 192. Джонс гэж метр даалтаа. За монголчууд намган нуруутай гэж цагс тоглож болохгүй гэж битгий бодоорой. За өөрийгөө хөгжүүлээд болох юм бол ийм нуруу намтан энэ метрээр гарсан олон өндөр хүмүүсийн дундуур хэрхэн тоглолт үзүүлэхийг харлаа. За ингээд дахиад солилцоо захиалсан Мөнх Бат Спайдер орж иж очир бац хэлдэр рүү шилжлээ. За Джонсын хувьд өнөөдөр 32 оног багтаа авчираад байна. За бэлгүй 24 оноо авч оноогоо тэргүүлсэн. За ингээд Сүхбаатар аймаг Мөнхөн сум. За хажуугийн шугам өшгсөн гэж үзэж байна. За ингээд 101 92-ийн харьцаатайгаар Таны Epix компани Танан Гайрт баг цувралын 3 дахь тоглолтод баг ялтыг авах нь тодорхой болж байна. Ингээд цуврал 2-1-ээр Танан Гайрт баг тоглолтыг тэргүүлж эхэллээ. Цувралыг За ингээд Дорнот аймаг Баян сум цогийн Жимбат эзэнтэй Таны Epix компани Танан Гайрт болон Сүхбаатар аймаг Мөнхөн сум Соронзонбаатар эзэнтэй SBL Logistics болон Хас банкны хамтарсан SBL Хүлгүүд багийн цувралын 3 дахь тоглолтод Таны Epix баг 101-92 харьцаатайгаар ялтыг байгуулснаар цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. За үзэгчтэй үнэхээр супер лигийн супер сандэ супер амралтын өдрийн супер тоглолт болж өндөрлөө. За дараагийн тоглолт галзуу ганц хожил гэдэг шиг үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөө баярагийн шиг дуулах эзэнтэй за үнэхээр өстө толгоогоо заагаад үнэхээр бол. За ингээд дараагийн тоглолт хүрэл медалийн төлөө өнөөдөр цорын ганц тоглолт ялсан баг нь хүрэл медалийн эзэн болно. Орших хийгээд урууд нь доройтох шалтгаан хүмүүн луга хамт төрсөн заяаны 5 тэнгэрийг баясгах юм. Саарэлдэрийг баруун тахимдаа төгөлжүүлдэ. Саарэлдэрийн нэвсдэ. Сүүлийн хөдөө тоталжүүлэх процесс багтдаг. Саус сквадрыг баяртай дөрөвдөө дөрөвс. Хайрын процесс багтдаг.